Сайн байцгаана уу? Амаа аялал жуулчлал төслийг дагдаг хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За бид одоо Монголын аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа амралтын газруудын цуврал бичлэгүүдийг та бүхэнд хүргэж байгаа. Тэгээ өнөөдрийн бичлэгдээ болохоор Чингис хааны хүрээ гэдэг хотоос хамгийн ойр байдаг амралтын газар Амрангаа та нартаас тэр амралтын газрын тухай бичлэгийг бас өнөөдөр хүргэх явж байна. За ингээд Чингис хааны хүрээ гэдэг амралтын газар ирээд байна. За манайхан болохоор Чингисийн хүрээ гэж их буруу нэрлэдэг. Тэгээ Эзэн хааны нэрийг бол заавал хэдэн мөнгөтэй цог нэрлэх ёстой байгаа. За энэ болохоор одоо манай бараг аялал жуулчлалын ийм газруудын бараг анхны хэдэн нь болох. Энэ оны ихэр хэсэг. Тэгээд магадгүй бараг хамгийн том аялал жуулчлалын кемп. За энэ орчин үеийн хэлбэрт оруулсан гэрээс гадна яг Монгол одоо эртний хэлбэрээр хадгалсан гэрүүд бас зөндөө олон байна. Гэрээ ингээд буугаар гааж авдаг байсан гэж байдаг. За энэ ч болохоор бас Монгол үндэстнийг бүрдүүлдэг олон овг аймагуудын хамаг гэр болгоны гадаа байдаг гэсэн. Тэгэхээр энэ ч түүхэн холбогдол та. Одоо зөндөө олон зүйлийн талаараас мэдж болох юм байна. За reception гэдэг англиар бичсэн байна. Монголоор нөхлөө авах гэдэг бас эртний монголоор бичсэн бол бас гоё юм байна. За reception гэдэг үзүүлчээ. За Монголын аялал жуулчлалын reception гэдэг юм. Монгол гэртэй хүлээгтэй. За ингээд манай аялал жуулчлалд одоо хэрэгжилж байгаа дараагийн нэг монгол хэлийг та бүхэнд танилцуулъя. Заасан. Нөх ямар гоё юм бэ. хамгийн олон иргэсний ажлын цуглал байгаа юм шүү дээ. За энэ тойл бол хамгийн сүүлийн хаан Болд хаан Дандад болгоны яасан хэлсэн тойл байна. Баатны хөөе болоо 1700 он. Энэ зөв музей болсон юм биш үү чинь тий? Тийм музей ресторан. VIP гэх юм. Гадна тасны бизнес уулзалтай найз нөхдийн лавт бол гоё төгсөлтэй. За энэ. За ингэж гадаашаа гарах шаардлага байхгүй. Бидээс уулзсан шүү дээ. За энэ нана мөнгөн юм даа тий? Мөнгө халбас сэрээ хондог 5 мөнгө аяр. Энэ Монголын юм шүү дээ цаан дотор. За энэ бол манай цайны сэт нөрм борт Мөнгө чарганд. за энэ одоо энэ нэрс бортс гэдэг. Таалгаа. Өөртөө цаг Шилүүлсэн. Хойлон нэг аяга авчих юм марцсан шүү дээ. Энэ гонтой цаг. Одоо нэг дэрч. Хөөш ангой цай энэ аль Аа няаш тавьчих.
сүүлч нь хайлтын байхгүй. Зөв. Ширээд сан тийм зүртаж. Яаж тэр юг давдаг гэсэн юм аа тэр тун хаана. Тэгээ ингээд өтөө шилэн дээр өгөн тэгэл ингэж утдаг шүү дээ тийм. Би бол яг ингэж хийчихдээ. Манай ээж надаас ганц хийж өгдөг шүү. Ингээл Өдөртөө хатна юм аа. тэгэл Анны баттай халгаатай хагаадсан. брэнд За хүрээ чансаа хоргаа. Ийм төрлөг болсон гоё биш. Надаас ингээд Шарсан. Одоо нэм ах үү те? баавал да. Уунаа чи арай яагаад юм шүү. Улгаад байгаа юм шүү. Халгаагийн одоо найрсан гоё. За шарсан тоо чи нэг камер авда. Тодлоо гэсэн. Юу халгаагийн юм түхэд идэв шүү. Энийг дээл болно. За ингээд За ингээ борцтой шүл. Үнхээр гоё амттай шүү. Битүү шүл. За энэ Улаанбаатар хотод хамгийн ойрхон байдаг амралтын газар. Сайхан газар байна. Тэгээ энэ жил бүгдээрээ сайхан аялал жуулчлаа, дотоодын аялал жуулчлаа дэмжиж ингээд энэ Монголын аялал жуулчлалын салбаrast хөгжүүлэхин төлөө бас хичээх хэрэгтэй. За энэ чулуужсан мод гэдэг нэг юм байна да. Гэр бүлэрээ ирж амарч байгаа хүмүүс л одоо энэ зүйлүүдийг сайн үзүүлэх хэрэгтэй. Ингээд яг чулуулцсан. Гэхдээ хэрэг сайн харуул яг мод. За нэрэнд хамхан харж байгаа Чингис хааны хүрээ гэж хэлээ шүү. Чингисийн хүрээ гэж ерөөсөө дуудаж болохгүй. Энэ бол үл хөндлөл Батагийн, зоологийн гэдэг шиг л сонсогдож байна. За нийтдээ одоо 400-400-аад хүн хүлээж авах боломжтой гэж байгаа. Бүгдийн баяраар энэ баг үзсэн. Тэгэхээр тийм хэмжээний том арга хэмжээ хүлээх чадaltaй Монгол кемп байна. За энэ чинь хасен болж исэн дэлхийн том одоо улс орны тэргүүнүүдийг бас хүлээн авдаг газар. Тэгэхээр яг Монголд аялал жуулчлалын нүүр царай бол ялцчихгүй. Энэ Чингис хааны хүрээ бол мөн гэж би удаа бодож байна. За энэ ингээд чи асар маягийн нэг гоё хэлбэрээр хийсэн байна. Үзүүлэн маягаар. За энэ ингээд амралтын газар юм шиг бодож бас музей шиг ингээд зөндөө олон үзмөрүүдийг энд байршуулсан байна. Энэ бол ингээд Монголын түүх, Монголын төдөг нүүдэлчний түүхтэй холбоотой гоё дурсамжуудыг агуулсан байна. За одоо бүгдээрээ 90 орд гэдэг энэ Монголд баг анхны шиштэй сүүлийн үед анх одоо ийм гэрүүдийг дахин сэргээсэн гэрүүдийн нэг юм байна. За ингээд ийм гэр нь Тэр фото зураг биш дандаа гар зураг. за энэ гэрээр зочилж ирсэн дэлхийн хэмжээний хүмүүс үү те? Мөн үү? Энэ гэрээр зочилж ирсэн. За ийм өргөө байна.
Энэ бол одоо манай гэрээ том хөвлөлтөр гэж хэлэхээр Явган аймгийн 5 оноод одоо шимтэн дээр байсан. за бизнес мөн хөтлөө юм дээ. Би хоолын гэлтаа. Бизнес рүү. Энэ нөө асемерний хуралдаа хийсэн юм уу те? Тий. Таны шиг гарах хэрэгтэй. за энэ нийтийн дарын цэвэр газарлах юм байна дээ. Дотроо дүүштэй, наалтай байна. За энэ ингээд хэрэг ажигны бэрхшээлтэй хүнд бол ингээд тэрэнцрийн замаас энэ тавьсан байна. Энэ бол хаяж усны газрыг шинэлэг сансын ялангуяа манад. За энэ ямар нэгэн газрыг хамгийн түрүүнд одоо газрыг мэдмээр байвал харин цэврийн өрөөг нь үүсгэх хэрэгтэй байдаг. За энэ Чингис хааны хүрээгийн харин цэврийн өрөө нь бол одоо ийм байна. Усан дардаг газар ингээд ийм усан дардаг газар нь ийм газар байт юм байна. За энэ жишээл захирт дунд бас ингээд усан дарах. За энэ бол үнэхээр хөндлөмөр санагдаж байна. Хан тийм нэг бол аяж усны газрыг бас даах хэрэгтэй. Гол зүйлүүдийн нэг бол одоо энэ захирт дун хүмүүст үйлчлэх нь хэрэг гэдэг. За энэ бол наалын өрөө. За энэ ингээд наал бол жоох хөөхтэй зориулсан. Бас жижиг гал туртай. За энд бас сауна гэдэг юм байна. За уцаас салах өрөө цоож одоо энэ ингээд цоожтой цоожлцод алчуур харин сайн бүх юм энэчнээс авч тийм байна. За тэгээд сауны өрөө нь бол өрөө саун гэдэг юм нэт юм байна. Чулууга халаагаад орхон. За энэ өөрийн саун гэдэг бас юм саун байна. За дараагийн Монгол гэрүүдийг та нарт танилцуулъя. Чингис хааны хүрээнд байгаа бас том өргөөнүүд байна. За ингээд үүднээсээ том өргөө гэрэнэ. Нэг дор 800 хүлээж авах боломжтой гэр гэж байна. Холбоос нийт холбоос 4 гэр байна уу те? За холбоос 4 гэртэй байна. Хөрөм найранд бол их тохиромжтой гой газар байна да. Энд чи хүүхдүүдийн жишээл оролдог ч юм уу. За салхи өргөж хийж болохоор. За нэг өргөмс баг нь харагдаж байна. За энэ хамрын судлах нь
Үзүүлж чинь за энэ бол за ийм шинэ гэр ханадас аялал жуулчлалд зориулагдсан баригдсан байна. Хажуудаа энэ нойлын өрөөнд хажуудаа нүгөө. тий Хоёр талдаа нойл нь. Тэгээ өгөөрэй ингээд биш. Та хоёр давхартаа газ болох юм байна. За хоёр давхарт нь гард үзье. За хоёр давхраас юм байна. 그러더나. 자, Чингисхааны хүрээний одоо жижиг гэрийг та бүхэнд танилцуулъя. Энэ гэр нь гадагшаа ийм үзэгдэх орчин ийм сайхан байна. Яг л хөдөө ирсэн юм шиг сайхан мэдрэмж төрхөндөө. За тэгээд энэ болохоор хоёр гэр бүл зориулсан ийм гэр байна. За тэгээд энэ болохоор одоо double bed гэж ярьдаг давхар ортой, өргөн ортой. Тэгээд шалнаасаа халдаг. Аксернэ голдоо бас ингээд гал тулж болно хэрвээ хангалттай биш бол. За дөрөв сайхан хөлөг уулгараа. Ямаа. Наадраа хайш оноод байна. Нэг одоо нэг шүү. Тэ. За тамаахан. За Чингис хааны хүрээний дараагийн нэг гэрийг та бүхэнд одоо танилцуулъя. За нэгэд нэг давхрын баруун хэсгээрээ Монгол хаадаг хөргөн. Өөрөөр хэлбэл Монгол гэрч зочлохдоо баруун талаар нь эрчүүд наас ирэмб албан тушаалынхаа дагуу суудаг. За нөгөө талаар нь болохоор Монгол хатад байна. За энэ хоёр давхрынхаа хооморт эзэн хааны алдсан өшөө байна. Наанатас шуутай. За энэ бол ингээд алтаар бүрсэн гэж байна шиг. За хандад хэрслээ. За дээрээс бол гэж хамаарсан гэж харагдсан байна. За тэгээд эсвэл ингэж гэрээс гарахад ийм байх юм байна. Тэ. Тэ. Хамгийн том гэргээд байгаа шүү дээ дэлхий. Чи жоохолттой өөрөө. За энэ юу вэ? Тэр юу ч нэг Чансан зэрлэг амьсан. За зэрлэг амс. Өдөд бол яг гоё. Эвийн журмаар уух нь. За энэ баруун гараа. тэрэн дээр нь одоо шууд За ч юм уу. дахиж залгаад 5 дугаар балуу оруулаад дахилтаа хоёр явчих гэж.
Тэгээд дахиж хоёр яваад дуусгаа. Одоо Сахал самбаа. за тагны шил ямар байна зөө. Гоё юмтай. Стог гоё. Яг гоё гадаа ингээ сайн мөндөр зүуднүүд бороо яг дэвшүүлэх гоё дээ шүү. Наа Монголд авах гоё шүү бид нараас жаргаж байна тийм. Энэ нь зүгээр жирийн айлд байх нь хоол шүү. Тийм. Хямхай стейк. Нэг хүний бач. А нэг хүний борц үү? Тийм гэсэн үсэ. Тийм. Тэр ч одоо ингэ. За энэ хараа. Бид хоёр хуугаад. Масан дээр Гоё юм тийм. Цагуурлаг шүү. Аа цаа. Нэг хүний борц гэж шүү дээ. Ган ба гуруулаа гарах явах шүү дээ. үгүй маань гяс аваад гоё хаад. Ханны жигэнсэн талхаа гинэ. Аа гоё юм. Зэндүү их хоол өгöd байгаа юм шүү. Одоо басан биз дээ. Нөөс үгүй. Гоо яг болчихсон дээ. Facebook маань баггүй шүү дээ. За манай их хааны нэрээр нэрлсэн Чингисийн хүрээ амралтын энэ газар бол үнэхээр тог тух үйлчилгээ хаалны амт чанар гэдэг одоо ерөөсөө нөгөө аялал жуулчлалд байх хэрэгтэй хамгийн гол юмнууд бүгд цогц төгс бүрдэжээ. Тэгэхээр сайхан байна. Баярлалаа танаа хамт олон. За энийг одоо шарсан толгойг яг уу? Хоньны шарсан толгой. За шиг сааны хүрээнд ирэх юм бол энэ хоолыг нэг та нараа авсаж үзээрэй. Энэ бол миний өнөөдөр хийсэн хамгийн гол хоол нь бол энэ байлаа. Гоё яваа. Тэгээ ингээд хоёр давхар гэрдэн дээр орж үзлээ. Тэгсэн чинь гурван давхар би нэгтэйгээ хамтраад доороо бильярд, нойл бүх туслах юмнууд нь байна. Байна уу тийм? Оо Тэгээ тийм ингээд үү. гурван давхар гэр байгаа байхгүй. Ийм сонин архитектур бол одоо л харж байна. Гадаад хүн бол үнэхээр орж ирээд шууд мэл гайхан даа. Пүүх гэд. Тэгээ ер нь бол мэдээж их хөрөнгө зарж гол нь тэгээ бас яг Монгол ахуу Монгол орчныг мэдрүүлж чадчих штэ. Тэгээд ийм газар орж ирээд толгойн махтай хоор гэдээ суугаад чи. Та өөр юу хэлэхтэй. Баяр. За Чингис хааны хүрээнд өлөө ингэж сэрэхэд тооноор сахад тэнгэр нарын туяа хагдж байна. За тэгээд Монгол гэж сэрэх хамгийн сайхан юм одоо энэ юм да. Тэгээд өсөөгөө хатаа гарна. Тэгээд одоо ямар байгаад байгаа юм бэ? Бас үзүүлээ. За 100 цаг эхэлсэн одоо ингээд ярьчихсан энэ сайхан байна. Нэг юм үлгэрээ амтарсан шиг. Тийм мэдрэмжийг одоо энэс авч байна. Тэг. Сайн байгаад. Сайн мэдээ. Би яадаг юм уу? За ингээд би нэг юу билсэн. өглөөний цайгаа ууж байна. За энэ шинэ өрөн байна. За энэ бол өстой. Одоо идэхэд за ингээд за үлээ банштай за. Ингээд баншин. Тэгээ борцтой шар бурдатай. Яалтчгүй. Чингис хааны хөрөө бол хоолоор өстой бүр төгс юм байна тий. За 9 сая 2 өрөөнд ингээд хөрөг. За. Хөрөм төрлөө гэж үглээ. За тэгээд та нар энэ цаг амралтыг одоо том байгууллага монголчууд амрааж бас манай зочдыг монгол зочдоос амрааж баярлаад бид анхны 2 ном өгөөд авсан. За энэ номын одоо сүүлийн энэ хэсгийг бол та нар бүгдээрээ бүх ажилтаа өгөөд уншуулах хэрэгтэй. Даалгавар өгөөд. Энэ ерөөсөн Монгол яагаад номер 1 ус үлээ Монгол юугаар онцлог ингээд одоо дэлхийд тойрч олж мэдсэн юмнууд ингээд орсон байгаа шүү за. Тэгээ бүх галтгоонд би бол одоо дэлхийн хэдэн орнд үлдсэн бэлээ бүх хоолоодоос номер 1 хоол өнөөдөр 2 эзэн шиг гэж галтгоонд хэлээрээ за. Дэлхийн үлдсэн юм гэж хэлжээ. Ийм гоё хоол тэгээд. За ингээд.
За бүгдээрээ баярлалаа. Сайхан газар. Яг үндэ хэлэхэд энэ чинь ажил гоё байгаа шүү дээ. Агаа амралтын газар ээ. Стресс авахгүй те. За баярлалаа.